За надад энэ хоёр их тодорхой асуулт байгаа. Инхээр сайд манай их хурлын байнгын хорооны тогтоол 24 оны 12 сарын 18-нд гарсан гэдэг чинь одоо 25 оны 12 сар ингээд. Тэгээ энэ бид нэр хэрэгжилт яриад байгаа. Энэ дээр ийм их олон заалт талдаа нөгөө эрүүдийн шүүл тулгах хүнлэг ус хэрцгий хандхаас ангид хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар бид нар улсын хурал дээр их том сонсгол явуулаад тэгээд тэрний дараа ер нь одоо энэ болохгүй байгаа юм байна да. Энийг өөрчлөгээд ингээ яриад байнгын хорооны тогтоол гарсан байна. Энэ засгийн газарт юу гэж хэлсэн гэхээр эрүү шүүл тулгах хэмт хэргийг хараа тусаар мөрдийн шалгадаг бие даасан тогтолцоо бүрдүүлж 25 оны хаврын чуулганы хугацаанд хууль зүйн байнгын хороонд танилцуулах гэсэн энэ танилцуулагдаагүй. Ер нь тэгээд түрүүн хингэлч сайн зэрэг шүү. Одоо ингээд гэрийн даалгавраа хийгээгүй хөөхтийг яадгийг. Харин тий одоо яадгийг. Одоо хэдүүлээ нэг юм бүх юм нь ажилдаггүй байгууллага шиг суугаад баймиргүй шүү дээ. Дараа нь юм байгаа. Албан бүргээ гүйцэтгэх явцдаа иргэдийг эрүүдийн шүүсэн хүнлэг ус гэрцгээ хандсан хүний эрхийг зөрчсөн албан тушаалтны талаарх мэдээллийн сан үүсгэх замаар. Уу ядаж энэхээ санг үүсгэсэн юм уу? Албан тушаал томилогдоход зайлшгүй харгал зүйцэх нөхцөл байхаар төрийн албаны болон холбогдох хууль тогтоомжинд арга одоо хууль өөрчлөлт оруулъя гэсэн. Байхгүй. За одоо энэ манай байнгын хороонд 38 иргэн яваад байгаа. Эрүү шүүл тулгах хэмт хэрэг хохирч болцсон. Тэгээ тэрэнд одоо сэтгэл зүй, эрүүл мэнд, эд хөрөнгөний тусламж үйлчлүүлэх нөхөн төлбөр олгох талаар бас юм хий гэсэн энэ маань бас байхгүй байгаа. Тэгэхээр энэ дээр нэг тодорхой хариулт өгöd гэж ер нь тэгээд байна шүү дээ. Энэ ус төр ажил би ингээд энэ төр засагт ажиллаж байгаа. Хүсэл зориг гэж нэг юм байвал ажил явдгийг. Хүсэл зориг байхгүй бол ер нь тэгэл ажил явахгүй л дээ. Явахгүй. Тэгэхээр ийм асуудал бас нэг хариулт өгöd гэж одоо бид нар баах юм болж байгаа хууль баталгуу тэр ч хэрэгжихгүй шүү дээ. Инквайр дээр та инквайр сая та бид нар одоо бүгд ороод баталсан. Одоо нөгөө нэг хавцлт хэргийн хүрээнд асуудал шийдэж цагаатах нь эсвэл буцаахгүй гэсэн чи одоо ингээл байхгүй. Одоо ингээд бид нар ер нь хууль батлахын хэрэг байгаа мó? Одоо би өөр тэндэж эргэлзэж гисэн. Хоёр дахь нь прокурорын дэргэдэх мөрдөн бидний үед нэг 9 гишүүн санаачлаад алга болгоод устгацсан. Одоо хэдэн жил ярьж байна. Би нэг жилийн тайлангийн тухай яриг одоо 10 хэдэн жил юу ч хийхгүй. Хийнэ хийн. Нэг юм хийн. Тогтолцоо ярьж шүү. Гурав дахь нь газар чагнаа тагнаад байдаг юм а янзлаад мөрдөн байцаах нэг юм а нэгтгэе. Энэ бол бүр нохоод долоос юм шиг байгаа. Хүсэл зөрөг байхгүй ч гэсэн. Би тэгж ойлгож байна. Инквайр сайд та нэг одоо та саяхны хууль зүйн сайд учраас бас хэлж байгаа. Тэр хэрэг эрхлэх гэхгүй. Та нэг бас нэг занглаан дээр очсон хүн бай. Алтай гишүүнд 1 минут нэмж өгье. Тэгээ би сайн зураг гişүүдээ сал нэг юм жижигүрийн нэг юм үхэнц хэдүүлээ нэг хагас хугас нойром гэсэн байдалтай нэг юм яриад. Тэгээ ямар ч одоо юм дайчин давшингуу арга хэмжээ авсан шийдсэн юм байхгүй. Ядаж шийдэд батлаад гаргацсан хүлж хэрэгжих болохоор одоо яах юм бэ? Тэгээ одоо энэ та нар тэр орондоо олзлолд булаалддаг, орондоо унтах цаг олзлолд булаалдаж, хөнжилд орох цаг хөнөөлд булаалдах яг энэ ажлаа хиймээр байна шүү дээ. Хинч гарч ирсэн, хэмбугаанч гарч ирсэн юм нь явж яадаг. 10 хэдэн жил ажилласангүй би сүүлийн 3 асуудлаас нэг хариулт авчих. Ард иргэд сонсог. Яга хийдгүй юм ажлыг. За алтай гишүүн эрүүдэн шүүхийн эсрэг хүний эрхийн комиссийн тайлантай холбоотойгоор мөн сонсголтой холбоотойгоор гарсан одоо улсын хурлын тогтоолын хэрэгжилтийн талаар асууж байна. Мөн энэ хүрээнд эрүүдэн шүүхсэнтэй холбоотой хэргийг хараа тусаар мөрдөн шалгах бие даасан алба буюу прокурорын мөрдөн байцаах албыг буцааж байгуулахтай холбоотой заалтын талаар асууж байна. За энийг бол миний хувьд анх энэ бие даасан мөрдөх албыг байгуулах санал боловсруулах чиглэлийг 23 оны 7 сард улсын их хурлын хууль зүйн байнгын хорооны дарга байх үедээ засгийн газар чиглэл болгосон тогтоол гаргажсэн. За 23 оны 10 сард энэ асуудлаар мөн одоо ажлын хэсэг гаргаж ирсэн. За би 7 сар хууль зүйн сайдаар ажиллаад сонгуул болоод энэ ажлаа хийж дуусгаж амжаагүй. Сая 25 оны 10 сард хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдоод би ажлын хэсэг гаргасан. Ямар ажлын хэсэг гаргасан бэ гэхээр прокурорын байгууллагын тухай хуулийн шинжсэн найруулга.
прокурорын мөрдөн шинээр байгуулах асуудал. Энтэй холбоотой эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын эсхийг нэлээд хязгаарлагдмал хүрээнд байгуулж хуулийн төслүүдийг бэлэн болгосон. Би ер нь ил тод хэлж ирсэн. Сая чуулганы завсарлагын хугацаанд орон нутагт томилтоор ажиллах үедээ прокурорын мөрдөнгийн асуудлыг би хаврын чуулганд өргөн барина гэж хэлж ирсэн. Тэгэхээр хуулийн төслүүдийг бэлэн болгосон байна. Гэхдээ энд нэг зарчмын өөрчлөлт байна. Өмнөх Хонголын хаан болж ирсэн Дорлогжов гэж хүн прокурорын мөрдөнг бизнесийг дээрэмдэх хэрэгсэл болгож ирсэн. Дуртай хэрэгээ харьяаллын бус хэрэгүүдийг тэр мөрдөн байцаах албан дээр татаж авч хүмүүсийг хорд согддог, дээрэмддэг гэдэг асуудал яригдчихсэн. Тэр тордон гамболд гэж нөхөр яриад идэв үст. 4 сая доллараар би дээрэмдүүлсэн гэдэг. Тэгээ нэг хурал дээр алтан уяг гэж ерөнхий сайдыг огцруулахад ахыг нь барьцаалж агаад янз бүр болцсон гэж ярьдаг үстэй. Тийм учраас буцааж мангас дахиад амьлуулж болохгүй гэдэг хүрээнд нэлээд улс уртаа бас судалгаа хийсэн. За ингээ хэргийн харьяаллын хувьд мөрдөн шалах одоо үйл ажиллагааны хувьд бол их тийм онцлог байдлаар хуулийн төслийг боловсруулсан. Дурын хэргийг биш. Хууль хяналтын буюу бусад мөрдөх албадаас гүйцэтгэж гүйцэтгэх ажлын хууль тогтоом зөрчих. Эрүүд нь шүүж байгаа. Тэр хуульчийн одоо тэр үйл ажиллагаа хэрэг мөрдөхтэй гаргаж байгаа алдаа завхрал байна уу? Авилга байна уу? Тэр хэрэгүүдийг тусдаа шалгадаг ийм прокурорын дэргэд бие даасан мөрдөх алба байгуулах ийм хуулийн төслийг бол одоо шинэ хууль зүйн сайдын ширээн дээр байгаа гэдгийг би хэлье. Яг цаашаа яах вэ гэдэг одоо хууль зүйн сайд хариулах хэрэгтэй байна. Би 3 тодорхой асуулт асуусан. Тэн дээр хариулт өгөх хэрэгтэй. Тэгээд прокурорын дэргэдэх мөрдөн энэ хүсэхгүй л байх шиг байна. Тэр нэг баахан дээр үеийн хүмүүсийн нэг нэр хэлдэг. Одоо тэгмээргүй 10 хэдэн жил юу хийгээд байгаа юм бэ гэдэг. Тийм учраас хэдүүлээ нэг жоохон конструктив баймаар байгаа байхгүй юу? Одоо ингээд ийм алдаа дутагдал гарч ирсэн. Энэ алдаа дутагдлыг ингэж хуулиар хаах хэрэгтэй. Цаашаа Солонгос улс одоо ингээд тэр толгой дээрээс нэг нөхөр чиглэл өгöd байхаар тэрний гүйцэтгсэн нөхдүүд нь 10 жил хүртэл ял өгдөг болсон байл шүү дээ. Одоо тэр бол би тэр хуулийн байгууллагыг хамгаалж яах гэж ойлгож байгаа. Чи 10 жилийн ял идэх юм уу? Эсвэл тэр дохиорын хүүхэлдээ болж ажиллах юм уу? Гэхдээ ингээд энэ айлын хүүхдүүд яагаад ингээд юм хийгээ болоод байдаг. Манайхан юм ярихаар л нэг 10 хэдэн жилийн өмнөх сайн муу жишээрүүд авч хийчдэг. Бас ингэж хандаж болохгүй. Тэрнээс ч хойш өчнөө хүн солигдлоо шүү дээ. Танах тий. Хууль зүйн яам хариулах уу? 4-р микрофон. Мегмар дарга. За алтан гишүүний асуултанд хариулъя. Таны дурдсан эрүүдэн шүүх болон хэрцгий үнэлэг бусаар доромжлон харьцсан хүнийг одоо төрийн албанд авдаггүй байхтай холбоотой зохицуултыг сайжруулаа гэсэн. За энэ асуудлаар яг хууль зүйн дотоодын яам бол урьдчилан судалгаа хийсэн. Төрийн албаны тухай хуульд бол төрийн албанд авах нийтлэг шаардлагад бол ял шийтгэлгүй байх гэдэг энэ зохицуулт бол үйлчилж байгаа. Тийм учраас бид бүхэн одоо их хурал дээр яваа хүний эрхчлөлийг хангахтай холбоотой хуулийн төслүүдийг дагалдуулаад эрүүгийн хуульд эрүү шүүл тулах болон хэмнэлэг бус хэрцгий хандах хэрцгий доромжлон харьцах асуудлыг эрүүгийн хуульд тусгахаар ингээд оруулаад ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол олон улсын гэрээ конвенцийн зөвлөмжөөр өгсөн үүргийн хүрээнд ялгамжтай зохицуулж ингэж орж. Хэрвээ энэ зохицуултын хүчин төгөлдөр болоод ирэх юм бол хүнлэг бус хэрцгий хандсан улсууд ял шийдэглээ авна. Эрүү шүүл тулах хүмүүсүүд нь За гүцэгээд хариулах уу? Мегмар дарга. За 4-р микрофон. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол засгийн газраас
энэ чиглэлийн хуулийн төслөө боловсруулаад их хурал дээр ирүүлсэн байгаа гэсэн үг. Энэ маань батлагдчих юм бол энэ чиглэлээр хууль хүчин төгөлдөр болоод ирэхлээр ял шийтгэл аваа явуучих юм бол төрийн албанд авахгүй байх тэр тогтолцоо илүү тодорхой болно. Одоогийн хүчин төгөлдөр төрийн албаны хуулиар бол ял шийтгэлгүй байх гэдэг энэ шаардлага бол явж байгаа. Тийм учраас аливаа байгууллага бол төрийн албанд авахдаа энэ лавлгаа юмыг нь авч бүртгэж байгаа учраас илүү тодорхой болно л гэж ингэж ойлгож байна. Дараа нь санал хэлж болох үлээ. Тэгэхээр энэ асуултанд хариулахгүй шүү дээ. Тэгээд одоо асуусан буруутдаг одоо юм бол асуулт асуухаар одоо ирээдүйн цаг дээр юм ярьж шүү дээ. Энд ч тайлан байхгүй. Яагаад тайлан тавих хэрэгтэй шүү дээ. Би 1 жил байтугай 10 жил хийгээгүй ажил чи асуугаад шүү дээ. Яагаад байгаа юм бэ та нар? Яагаад хийдэг юм бэ? Угод амба тэгж. Харин би асуугаад биш. Хэлээд хий. Ер нь одоо энэ хууль зүйн салбар гэдэг чинь үнэхээр бас биш вэ шүү дээ. Бид нар тэгэхээр энийг яаж янзлах вэ? Яаж хурдан янзлах вэ? Яаж зөв янзлах вэ гэж асууж байна шүү дээ. Инквайр сайтаа тэр асуултанд хариулъя да. Одоо хэллээ шүү дээ. Бидний Гэвь одоо та хэд маань одоо хууль зүйн сайдаас л асуугаад байгаа байхгүй. Тэг би одоо ингээд өөр ажилд яачаад одоо хууль зүйн сайдын эрхлэх асуудлын өрөөний бодлогын асуудалд хариулаад байх нь их зохимжгүй байгаа. Энийг бол одоо парламентын гишүүд та хэд маань бол ойлгож байгаа бох тий. Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний зүйлийг одоо аль болох асуух сайд холбогдох сайдаас нь асуувал их зүгээр байгаа байхгүй юу?